Бид хоёр хамгийн анх танилцсан жилийн Валентин тэмдэглэжсэн юм байна. Тэгээд түүнээс хойш 13 жилийн хугацаанд өнгөрсөн жил нэг удаа тэмдэглэсэн. Тэгээд ерөөсөө дахиж тэмдэглэж байгаагүй. Яагаад тэгэхээр оюутан хүмүүс байсан. Тэгээд дээрэс нь миний төрсөн өдөр чинь Валентин болон Мартин яг дунд нь идэх байхгүй юу. Тийм болохоор 3 дарааллаад зарлаг гарахгүй яг дунд нь миний төрсөн өдрийг тэмдэглэдэг байсан. Тэгтээс эхний 1 2 3 жил тэмдэглэж байгаа. Тэгээд түүнээс хойш цайсан байдیں۔ Манай нөхөр. Цайсан ч гэж тэгээд ямар нэгэн шалтгаанаар дандаа нэг хамт байдгүй ч юм уу, хол байдаг ч юм уу, эсвэл би жирэмсэн хорлоготой эсвэл төрчихсөн ялах биетэй ч юм уу. Тэгээ ерөөсөө нэг тийм тэмдэглэх завдал ерөөсөө гарддаг байсан. Тэмдэглэн гэдэг нь сүртэй хүмүүс тоглоод тэмдэглэх биш шүү дээ. Зүгээр л бэлэг сэлэлцэх хамт цагийг өнгөрөөхийг хэлж байгаа маш энгийн. За тэгээд энэ өнгөрсөн хугацаанд бол уртаашаа нэг 2 Валентин тэмдэглэсэн. Тэгээд өргөшөө нэг 5 төрсөн өдөр л тэмдэглэсэн юм байна. Хүүрид хоёр ингээл нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэсэнгүү ингэсэнгүү баяр наадмыг ингэсэнгүү тэгсэнгүү гэж ерөөсөө хоорондоо тэгж ярьдаггүй. Амар уйдгартай хүмүүс гэж ярьжсэн шүү дээ. Яагаад ч юм баяр тэмдэглэнэ гэдэг чинь маш их хөдөлмөр. Тэгээ дээрээс нь зардал гарна шүү дээ. Тэнгүүд бид хоёр дандаа тэр зардлуудаа өөр хэрэгтэй зүйлсээрээ орлуулдаг байсан гэсэн үг. Огт төрсөн өдөр баяр өдрүүдэд мөнгө бол төлөвлөдөггүй байсан биш. Мөнгө бол за энийг төлөвлөе гэд ингээд санхүүгийн байдлаа зохицуулдаг байсан. Гэхдээ за ингэж яхаар тэгж яхаар тхий гэд амьдралын өөр шаардлагатай, нийт шаардлагатай чухал зөвлөдөлтөд мөнгө зарцуулдаг байхгүй юу? Тэгээ тийм болохоор бас огт тэмдэглэдэггүй байсан гэж хэлгэнж хаашаа ер нь бол тэмдэглэлээр л ирсэн юм байна. Энэ жилийн Валентиныг тэмдэглэе гэж бодоод өөртөө яга миний даашинс ойсон. Тож манай нөхөр эмчилгээний солигдохоор болоод эмчилгээнийх нь хуваарьт төвшөлт ороод яг Валентинаар эмчилгээтэй байж таараад явчихсан. Даашинсны хувьд өмнө нь хийж байсан даашинсныхаа үлдэгдэл материалаар хийсэн. Урталтаа 6, арталтаа 6 гэх нийтдээ 12 бүрдэл хэсгээс бүрдсэн. Тэгээд тус бүрдэнд хэрээд цалгаасыг нь хаалж эндүүдэж хормойд нь бас хүндрүүлэгч маягаар тийм дотор хажлах шиг зүйл хийсэн. Тэрийг нь хотлын машинаар аягүй хавж ойсон. Тэгээд ерөөхдөө даашинсан маань нэмгэн силк учраас хүчилт бол маш их байсан. Эндүүдэл суугаад босгоод ингэж төрчиж чинь. Ер нь ийм силк материал тиймэрхүү байдаг. Ийм эмзэг материалуудаар юм ойхоод нэгдүгээрт хумсгарын хугараагүй өндөг эвэршээгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт өвчин шин бөгөөд ойдол хийх явцад гогдоос үсэхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт наалтыг маш сайн хийх хэрэгтэй. Ойдол явах бүх газруудаар нь тэгээд эндүүдлийг маш сайн хийхдээ хамгийн сүүлд нь оёхтой хоёр талаас нь татаж оёх хэрэгтэй. Миний даашинзанд үлдсэн материалууд нь ерөөсө хүрхгүй байсан учраас арын ганц 2 бүрдлэсгийг нь би үндсэн усны цэглэлийн дагуу биш 45-аар эсгэж уртыг нь хүргэж эсгсэн. Тэгээд ийм байдалд оёход татаж оёхоор улам илүү умгалдана. Ойдол явах хэсэгтээ наалт хийсэн ч гэсэндээ наалтгүй газар нь суунаад ер нь бол нэлийн мэдрэмж шаардсан ажил болсон. За бүгдэнд нь хайрын баярын мэнд хүргэе.